манай нөгөө киноны нөгөө кредит нэршил гэж ядаж тэр нь ихэвчлэн нөгөө зөвлөлтөй холбоод улсаа Оросын албаны улсын яг тэр үеэр л явдаг байсан юм байна л л дээ. Ер нь дандаа ерөнхий зураач, ерөнхий найруулагч тэнгуүтэ нөгөөх нь сүлдээ ерөнхий продюсер хоёр хүн байсан нэг нь ерөнхий болоод нэг нь гүйцэтгэх болоод тэгээ явангууд нөгөө энэ нэршил маань өөрөө англи хэл рүү орчуулад ирэнгүүт айгүй нөгөө нэг утга 100 алдаанууд гарч ирээ. Тэгээд тэгвэл англи одоо тэртээ тэгвэл дэлхийн нийт Холливуудыг дагаал яг л энийг англи нэршлийнхаа зарчимд ороод байгаа юм чинь бид нар тэгвэл энэ англи үгийг нь монгол руу яг ингээд утгаар нь байвал яад юм бэ гэсэн л тийм одоо л ер нь тэгжил хүмүүс ажиллаад байна л да. Тэгээ ингээ харахаар ерөнхий гэдэг нэршил өөрөө айгу буруу нэршил болоод general producer гэж одоо Холливуудын ямар ч тайтл дээр байдгүй шүү дээ. Тэрнтэй адилхан продюсер бол хамгийн том нь одоо юу продюсер гэдэг яг тэр нөх бүтээгч хүн шүү дээ. Санаачлагч бүтээгч. Executive producer буюу гүйцэтгэх продюсер нь нөх хөрөнгө оруулагч компани болон түүнийг толгойлж байгаа захирлууд гэдэг хүмүүс нь executive producer. Тэрний дараа line producer буюу монголоор үйл ажиллагаа хариуцсан продюсер яг өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан илүү өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож явж байгаа. Дараа нь болохоор associate producer, co-producer гэд хамтарсан продюсерууд гэд манайх ч одоо ингээл аливаа төслийг чинь ганцхан компани хийхгүй байгаа шүү дээ. Айгүй олон компаниуд дандаа хамтарч хийдэг. Нөгөө талынхаа хамтарсан продюсеруудаа co-producerууд гэдэг маягаар тэгээд дотроо ер нь бид англиад бид ч гэсэн ер нь ингээд англиас байгаад байгаа. Тэгээд энэ нэршлиг нэг зөв нутгшуулах гад одоо кредит эдэр дээр ер нь ашиглаад явж байгаа.